байдал гэдэг чинь хүний аюулгүй байдал гэдэг чинь хүүхдийн аюулгүй байдлаас ч гэсэн эхэлж байгаа. Тийм учраас энэ хөгжлийн хөтөлбөрт энэ Баян Чандман сум зэрэг одоо нийтдээ 16 сумн дээр энэ гүүрэн гарц тавих шаардлагатай байгаагийн эхнийхийг нь оруулж байгаа юм. Энэ нэг тийм орон нутгийн шин чанартай тойрогоо усалж байгаа зүйл гэж бас одоо ингэж гоёлоод гэж болохгүй. Яа тэгэхээр та хийж байгаа чимэг гэж байна. Би нэг үг хэлээд. Тийм учраас бол яг гэхээр энэ Монгол хүний аюулгүй байдлын ирэмб нөгөө өчтөр инквайр сайдад хэлээд байсан энэ үндэсний аюулгүй байдал төсөв маань нийцэж байгаа, үзэл баримтлал төсөв маань нийцэж байгаа, энэ одоо хөгжлийн хөтөлбөрүүд маань нийцэж байгаа хэсгээр бид нар шалгуур тогтоох тухай асуудал байгаа. Тийм учраас яаж юм гэхээр Монгол хүний сая энэ Сурон скутертэй холбоотой замын хуульч гэсэн яг л ийм. Ер нь бид нар энэ зөв бусын стандарт байхгүйгээс төр өөрөө энэ стандартаа хангаагүйгээс үүдэж иргэд амнаас эрүүлэн дээр хохирч байгаа зүйлийг бууруулах. Энэ зүйлийг л бид нар анхан шатанд нь хийж энэ хөрөнгө оруулалт руу оруулах хэрэгтэй болчиход байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд ч гэсэн бас энэ асуудлыг бид нар Улаанбаатарын хотын иргэдийн хурал руу явуулсан. Зам тээвэр хамгийн их осол гараад байгаа 10 цэг. Гүүрэн гарц юм уу нүхэн гарц гिचглэр осол гэмтэл 6 хүн амнасаа алдж исэн гарцны одоо мөргөлт нэг ботлоо буурж авах жишээтэй. Тийм учраас энийг нэг Баян Чандман сум мэдэр гэж одоо ад үзээд байхгүй Монголын жилдээ бүх хүмүүс хоошоо босоод тэгэхээр энэ замыг дайрж өнгөрч байгаа. Тийм учраас гэх мэтчлэн яг ийм эрүүл аюулгүй байдалд иргэдээ амьдруулахад нь стандарт болсон ийм зүйлүүд орж байгаа. Жишээлбэл энэ 49 санал хураалтаа сэдвийн 35 дээр нь ийм зүйл орж байгаа. Тийм учраас энэ эдийн засгийн хөгжлийн яам ч гэсэн уг нь боломж байвал яг иймэрхүү ингээд ямар стандартаар энийг оруулж байгаа гэдгийг ингээд тайлбарлаа явчмаар байгаа юм. Энэ дотор алтч бий байх, зомголч бий байх, аль аль нь бий байх. Гэхдээ яг ямар шалгуураар энэ бүх зүйл даваад байгаа вэ гэдгийг бас иргэд олон нийтэд тайлбарлахгүй болохоор татвар төлөгчид өсвийн мөнгөөр дараагийн сонгуульдаа эрэгтэй чадaltaй хүмүүс нь өөрийн тойрог салбар руугаа татж гин гэсэн ойлголтоос хэтэрхий давмгаалаа явчихвээ. За тийм зүйлч байгаа бас. Тийм утгаараа бол яг энэ Монгол улсад парламентын гаргаж байгаа шийдвэр гаргалт нь өөрөө 24 оны 11 сарын 28-ны шийдвэрээр хүн төвтэй байх ийм 5 шалгуурыг гаргацсан. Тэгэхээр одоо яг энэ 5 шалгуураараа л бид нар энэ төсөв дээр хөгжлийн хөтөлбөр дээрээ хэмжүүр тавиад шийдвэрүүд гаргадаг болмоор байна. За ингээд жишээлбэл энэ Баян Чандман сумын засаг дарга энэ ууган бэлэг, хурлын дарга инх болд орлогч анх хоёр энэ оргил гээд эдгээр яг тодорхой хүмүүс нийтдээ сумын төвийн 3,000 хүний гар үсэг цуглуулад энийг ирүүлсэн. Манай баруун хараа дээр, хонгор дээр, баруун бүрэн дээр, баян дээр, эрдэн дээр цаашлаад одоо энэ баян сум дээр гээд улсын хэмжээнд байгаа бүх сумуудын энэ жагсаалтыг гаргаж байгаад бид нэг форматаар зайлшгүй хийх ёстой байна. Тийм учраас энэ жилийн хөгжлийн хөтөлбөр дээр бол зөвхөн нэг сум буюу Монгол Улсын хүн амын одоо зорчих хөдөлгөөний зонхлох хувь явж байгаа дээр ийм хийж байгаа. Цаашлаад одоо Эрдэнэ санд ч тийм үү ийм замууд тиймэр байна. Ер нь автозамыг сум тойруулж 1 км-ийн зайтай тавьдаг байх стандартыг бас хэрэгжүүлмээр байна. За ийм үгийг хэлье.